Монгол төрийн генералууд Монголын цаг даргын байгууллагаас төрөн гарсан генералуудад зориулав. Дайн дэлхийд Монгол цэргийн сүрхөч ид хав ялан дил чаддаг дайтах хурал гарын гахагдсан Эхэзэн Чингис хааны төртих Монгол улсын үеэс эхлээд өнөөдрийн хүртэл их орны хон газар шороо тус хардагтнол аюулгүй байдлыг тогтон хамгаалах нэр төртэй баатарлаг үйлсээ дандаа тангаргаан өргөсөн мянган цэрэг дайчдын орын дэдэмэг найд мандах сүрт туг далба үлгэрлэн дүүрэх итгэл бахархал өдөртөн жолоодох ухаан бэлэг эр зоригийн илэрхийлэл цэрэг армийн дэд командлын үлгэр жишээ агуйх жанжид цэргийн нэр цуутай дарганаар генералуудын хан гавьяа зүтгэл туулсан баатарлаг замдыг Монголын ард түмэн үеийн үед бахархсаар ирсэн бүлээ. Дайн тулал дааны хүнд бэрхэн жилүүдэд хэлж ирдэггүй хийсэж ирдэг Түгшүр зарсан инхийн цаг үеүдж өргөсөн тангараг өндөр нэр сүр цэрэг дайчин хүний цаг золбоо эр зориг командлах урлагийн орчин үеийн шинжлэх эрдэм ухаан ямар ч хэзэгтэй цаг үед оновчтой гаргаж чаддаг ухаалаг мэрэгэн шийдвэрээр алдарсан ардын арим хөлийн цэрэг цагдаа шүүхэн шийдвэр онцгой байдал зэрэг бүхэл салбаруудын цохилох зүрх сэтгэх тарих болсон дээд удирдлага генералуудын маань байгуулсан гавьяа их юм. Анх генерал Цолыг 16 дугаар зуунаас Франц улсад хэрэглэж ирсэн бол Орос улсад 1657 онд 1-р Петр хаан айрамдаа хэрэгэлсэн юм. Монгол улсад генерал хэмээх цэргийн дээд Цолыг бүгд наримдах Монгол ард улсын ардын сайн нарын зөвлөлийн тогтоолоор батлан айрамдаа нэвтрүүлж анхны 11 генералд хүртээж энэ жил 71 дэх онтойгоо золгож байна. Түүхийн хуудсыг сөхөж үзвэл Монголын цаг даргын байгууллагаас 14 генерал цолтон төрөн гарсны хамгийн анхны генерал Хошууч генерал Цолыг Соддон Балжирын бүд дарагчаа 1971 онд нийгмийн аюулаас хамгаалахын яамны 1-р орлог сайдаар томилогдсон ажиллаж байхдаа хүртэжээ. 1969 оны 2 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал нийгмийн аюулаас хамгаалахын яамны 1-р орлогт сайд улсын цагтын сэргийлэх ерөнхий газрын даргаар ажиллах үедээ улс төрийн хэлтс байгуулж харьяа байгууллагуудад улс төрийн орлогч бий болгож сэргийлэн хамгаалах хэлтс шалган хуваарлах байр байгуулж хэсгийн байцаагч гэдэг албан тушаалыг шинээр бий болгон нийслэл дэргүүлийн тусгай бодлон байгуулах шийдвэр гаргаж байжээ. Бүх сумын хэсгийн төлөөлөгчтэй болгох асуудлыг шийдвэрлэж мордон байцаагч нарт нэмэгдэл цалин олгох журам тогтоож боловсролын талаар бэхжүүлэн улсын автотехникийн хэрэг шалган байцааг газрын цөөнгүй байцаагч нарыг албаны машин мотоциклтэй болгосноос гадна энэ газрын харьяанд автослын хэргийг мордон байцаах алба байгуулсан юм. Ийхүү түүхийн хуудсыг эргүүлэн үзвэл цаг даргын газрын даргаар ажиллаж байсан алдар гавьяатай намтар баян түүхтэй генералуудын нэг бол Хошууч генерал Арвдангийн гүнс юм. 1961 оноос нийгмийн аюулаас хамгаалахын яамны 1-р орлогч өгөөд улсын цагтын сэргийлэх газрын дарга байхад нь генерал Цол олгоогүйч 1963 онд нийгмийн аюулаас хамгаалахын яамны 1-р орлогч сайд улсын аюулаас хамгаалахын яамны ерөнхий газрын дарга болоход нь Хошууч генерал Цол олгосон түүхтэй. Үнсэн Монгол улсын хуулийн байгууллагад 45 жил ажиллахдаа 20 жилд нь цаг даргын байгууллагад ажилласан түүхтэй. Монголын цаг даргын генералуудын түүх Хошууч генерал Бэгзин Даваасанбу 1976 онд мордон байцаагчаас улсын цагтын сэргийлэх газрын орлогчдаар хүртэл 20 гаруй жил ажиллахдаа цаг даргын байгууллага ялангуяа мордон байцаах албыг бүхэл талаар бэхжүүлэхэд онцгой анхаарч эдвэгс наашлаг гарган ажилласан баялаг туршлагатай хуульч сайн зохион байгуулагч эрхэм хүмүүний хойч үе бидэнд өвлүүлсэн ажлын их туршлага албаны хан төлөө гэсэн зүрх сэтгэлийг мартаагүй мартах учиргүй. Монгол улсад генерал Цол үүсэн байгуулагдсны 71 жилийн ойн өдөр нэхэн дурсаж байна. Энэ түүхэн үйл явдлаас хойш ажил үйсээрээч
алтан бүрдэс чигийн гэлүүлсэн олон сайхан генерал өдрөн гарсан юм. Ноцтой хэрэг болгоныг түргэн шуурх айлруулахын тулд хамгийн туршлагатай, хамгийн шилдэг мөрдөгч чон томилдог. Тэдний нэг хушууч генерал Алтан гэрлийн Думбраа эрүүгийн гэрийн сурвалжлах хэлтсийн дараагаар 16 жил ажилласан байна. Манайрын шинжилт өөрчлөлт явагдаж байна. Энэ зорилтыг хангаж төр засгийн шин тогтолцооны шин механизм бий болон бүрэлдэж Америк, Япон, Английн цагдааг бий болгох хэрэггүй, чадахгүй. Жинхэнэ Монголын цагдаагийн газар болох ёстой. Тиймээс уламжлалгүй шинжилгэж байж болохгүй гэсэн ёс зарчмыг баримталж Монголын цагдаагийн сэргийлэхийн түүхэн замнаас суралцах их зүйл бий шүү гэж тэртээ 20 жилийн өмнө хэлж байжээ. Хушууч генерал Золоор Алтан гэрлийн Думбраа 1978 онд улсын цагтны сэргийлэх газрын 1-р орлогч дараагаар ажиллаж байхдаа хушууч генерал Сенгегийн Дамдын сүрэн 1981 онд нийгмийн авиалаас хамгаалах яамны орлогч сайд дарга байхдаа бүгд наримдах Монгол ард улсын сайдрын зөвлөлийн тогтоолоор тус хүртсэн түүхтэй. Орон дээр дуудаж иргэнэ. Дэжид сайд намайг дагуулж явдаг юм байна. Тэгс яаж байгаа юм бол гэсэн чинь Сэдэн балар дарга орно. Чи хувцсандраа сайн яагаар бэл дээр гэдгийм байна. Тэгээд яг одоо фарм хувцастай фарм хувцас үйлдэл очно үстэй. Чамайг одоо аялал хамгаалах яамны аж ахуй гэсэн орлогч сайд томилж байна. Томилгоо цолтойч нь холбогдуулаад чамд хөшөөшрээс бол олгож байна гэдэг. Павоноо би гарч авч байгаа. Тэгээд дараа надаас асууж ирсэн. За чи юм Хайлаа аймгийн хүн. Би Булган аймгийн хүн. Булганы одоо Малчин ардын хүүхэд гэсэн. Оо, Малчин ардын хүүхэд сайн байдаг шүү. Тэр нэг сайн алс байдаг юм шүү гэж. За ажил эхлэхний хэрэг. Ажлын арга барил сурлал гэдэг бол их том сургууль л да. Тэгэхээр тэр том сургуулийг хуучин ажиллаж байсан, аюулаас хамгаалагт ажиллаж байсан. Тэр үеийн одоо генерал хурандаа офицерууд манай цагдаагийн одоо бас хамт ажиллаж байсан зах тушаалын одоо хүмүүсээс их юм сурсан да. Ажиллаж байсан хүмүүсээс сурахаас гадна ард түмнээс их сурдаг шүү дээ. Ард түмэн гэдэг чинь бөөн одоо ухаантай олж сурч байдаг. Түүхэн цаг хугацааны явцад санхүү нэгтлэн бодогчоос эхлээд Дорног аймгийн нийгмийн аюулаас хамгаалах хэлтсийн дарга, улсын аюулаас хамгаалах яамны 1-р орлогч, улсын цагтны сэргийлэх газрын 1-р орлогч, нийгмийн аюулаас хамгаалах яамны 1-р орлогч сайд зэрэг хариуцлагатай албуудыг нэр төрөтэй хашиж явсан буурал генерал одоо ч бидний хайрлан хүндэт гэж бахархан дуурайдаг ахмадуудын маань нэг юм аа. Цагдаагийн байгууллагаас төрөн гарсан генералуудын түүчээ хушууч генерал Осрын Удган Жиргал улсын цагтны сэргийлэх ерөнхий газрын орлогч өгөөд Улаанбаатар хотын цагтны сэргийлэх газрын дарга байхдаа 1979 оны 6 дугаар сарын 27-нд бүгд наримдах Монгол ард улсын сайдрын зөвлөлийн 226 дугаар тогтоолоор генерал цол хүртсэн түүхээр үргэлжилдэг. 64 онд Москва хотод цагдаагийн дэд сургууль явсан юм аа. Тэгээд цагдаагийн дэд сургууль төгсч ирээд би одоо цагдаагийн нэг хот төдийн цагдаагийн байгууллагт ажиллах байх гэж болохгүй юу. Тэгсэн намайг Хинтээ аймгийн аюулаас хамгаалах хэлтсийн дараагаар томилчихъя. Тэгвэл би өнөө цагдаагийн сургууль төгссөн болохоор аймгийн тэр үед цагдаа зэргийн анги гэж байсан. Цагдаа зэргийн ангийн дарга миний орлогч. Би аюулаас хамгаалах хэлтсийн дарга. Одоо миний орлогч цагдаагийн одоо гавьяат хуульч содом гэдээ одоо байгаа. Миний орлогч ажиллаж ийсэн. Ингээ би аюулаас хамгаалах Хинтэд аюулаас хамгаалах хэлтсийн дараагаар 67 онд очоод 73 он хүртэл ажиллаад 73 онд намайг дуудаад Улаанбаатар улсын цагтны сэргийлэх газрын орлогч Улаанбаатар хотын цагтны сэргийлэх газрын дараагаар тавьсан юм аа. Хот дүүргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, үрдэгчлэн сэргийлэх ажлыг сайжруулахын тулд хэв журам сахиулах олон ажлыг үр дүнтэй зохион байгуулж, хэсгийн байсаагчтай болгох томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн хушууч генерал Осрын Удган Жиргал нас 80 хол давсан ч буурал түүхийн бүдгхэн хууцуудын тод гэрч болон өгүүлж байна. Удамжины амгалан тайван байдлыг сахиулах асуудлаар гадаадын цагдаагийн байгууллагатай их харилцаатай байж тэр үеийн
Германы дотоод яамны сайд байсан хуран дайгийн дараа дийлхэл над 25 барт дүүрэг 25 мотоцикл 3 дугуйтай 100 ундаг дугуй манай цагдаа. Тэгээ үүргэвчийн телефон өгч гэмт хэрэгтэй тэмцэх ажилда ажиллаарай гэвэл Германы одоо цагдаагийн туршлагаас суралцаж тэднийг бидэнд одоо ингэ тусаж ажиллаж байсан. Зөвхөн толгой дуусчихсан одоо манай эргүүлийн одоо 24 машин 3 дугуйтай мотоцикл одоо зөвлөдгийг тусаж зөвхөн толгой дууссан дотоод яамнасаа хуран дайгийн дараа шоолох өөрөө биеэр ирж. Тэгээд ягаад ч юм тэр үед одоо манай хотын цагдаад 5 улсын дотоод яамнасаа зочилсон байгаа. Цаг цагаараа байдгүй цахилдаг хөхөрөн байдгүй гэж юутай үнэн үг билээ. Нийгэм цаг үе өөрчлөгдсөн. Ардчилсан хувьцлын анхны жилүүдэд цагдаагийн байгууллагын генералуудыг нэмд бас нэгэн эрс шийдэмгийн их үйлсийг бүтээгч цагдаагийн алба хаагч бүрийн бахархал болсон эрхэм хүмүүн томилогдсон хошууч генерал Бастин Пүрв юм аа. Тэгэхээр 90-ад онд чинь бол гол төвхтэй юм нийгмийн их өмж байлаа шүү дээ. Албан газар болгон өмж байлаа. Энэ өмөг албан газар татан богдаагүй ч юм уу өөрчлөгдөөгүй газар гэж байхгүй шүү дээ. Жигсаал цуглаан өлсгөлэн ч их болж байгаа юм да. Жигсаал цуглаан суулт хоёр бол ер нь үргэлж шахан байн л гардаг. Ийм л юм байлаа шүү дээ. Тэгэхээр би энэ 2-3 юм бас онцолж хэлхийг хүсэж байна. Нэгдүгээрт нь тэр үеийн цагдаагийн байгууллага бие даж өөрөө толгоогоо мэдж ажиллаж байсан. Дээр яам байхгүй болсон засгийн газар захирагддаг. Тэр үеийн цагдаагийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцсон гэж бүр огт байдгүй байсан. Тий. Одоо Монгол ардын хувьсгалт намч байна уу, ардчилсан намч байна уу, социал демократ намч байна уу? Намууд цагдаагийн ажилд ерөөсөө огтхож оролцож байгаагүй. Төр засгаас ерөнхий сайднараас албаныхаа юмыг ярихээс биш цагдаагийн албаны өмүүлж өгүүлж ерөөсөө оролцож байгаагүй. Намайг цагдаагийн ерөнхий газрын дарга 6 жил гарan хийхэд тийм хүнийг тийм албанд томилоод өгөөч, ийм хүнийг ийм албанд битгий томилоод өгөөч, халаад өгөөч гэсэн ч юм уу, тийм хэргийн талаар анхаарал өгөөч гэх мэт нэг ч хүсэл би хүлээж аваагүй. Ганц ч хүсэл хүлээж аваагүй. Тэр захиргааны байгууллагууд тэр үеийн намын удирдлагууд цагдаагийн ажилд үнэхээр одоо хөндлөнгөөс оролцдог. Тийм учраас цагдаагийн ерөнхий газар юу хийх гэснээ өөрөө хийгээд өөрөө хариуцчих чаддаг. Ийм цаг байсан юм. Ерөөсөө их зүүн акт байхгүй. Тэгээд ерөнхийлөгчийн очрот ерөнхийлөгч болохдоо зэрэг 92, 93, 94 дугаар зардаг гэж гаргуулсан юм. Одоо нэг одоогийн захиргааны хариуцлагын хуулийн юмыг л тэнд хийсэн хэрэг л дээ. Тэгээд тэр зардгийг л барьж ажилладаг. Тэгээд цагдаагийн ерөнхий газар өөрийнхөө хүчээр захиргааны хариуцлагын хуулийг 370 гаруй заалттайгаар боловсруулж их хурлд оруулсан юм. Засгийн газраа дамжуулж тэрийг баталж өгөөгүй юм. Сүүлд нь 20 хэдхэн заалттай захиргааны 50 хэдхэн заалттай захиргааны хариуцлагын тухай хууль гарсан. Тэр төрөлчийн бидний боловсруулсан бол процесстойгоо байсан. Тийм. Тэр захиргааны хариуцлагын хууль гартал бол бид нар янз бүрийн ааш хүртэл гаргаж ирсэн. Захиргааны хариуцлагын хууль түргэн баталж өгөхгүй бол ерөөсөө энэ зарим ажлаа зогсооё. Энэ ч одоо иргэд хуулигүй ажиллаад хэцүү байна гэж одоо орог тийм гомдлын юм чи гаргаж ирсэн. Эрх зүйн үндэс байхгүйгийн одоо нэг жишээ нь цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар замын хөдөлгөөний дүрм баталж ийлээ шүү дээ. Замын хөдөлгөөний дүрм чинь нэг хэсэг цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан байсан. Тэгээ би хэлжсэн одоо замын хөдөлгөөний дүрм зөрчсөн хүн эрүүгийн хэрэг татагддаг. Тэр эрүүгийн хэрэг татагдах хүнс болсон дүрмийн цагдаагийн агентлагын дарга баталсан байдаггүй. Энэ хууль чинь болохоо байлаа гэл ингээл одоо өглөөд явсан хэрэг л дээ. Цагдаагийн хуулийг 1993 оны 12 сард баталж 94 оны 1 сарын 1-ээс анх удаа цагдаа хуультай болсон. Хүн өөрөө хийсэн болохоор тэгдэм би гоочин цагдаагийн хуулинд их хайртай. Нилээн сан хууль болсон гэж өөрийгөө нилээн магтдаг. Би гардаж сууж гардаж хийсэн хууль тэр хуулийг магтах нилээн дуртай. Хууль нилээн сайн болсон 2 юм хэлье да.
хуулинд орох нэг хэсэг юмыг ерөөсөө 91, 92, 93 онууд цагдаагийн ерөнхий газрын туршаалаар шийдээд амьдралдаар туршаад явсан. Жижиг юмыг туршаад явсан, томхон юмыг туршаад явсан. Жишээлх юм бол шөнийн ээлжийг хоолтой болгох. Анхудаа цагдаагийн ерөнхий газрын даргын туршаалаар шөнийн ээлжийг хоолтой хоол хагаа явуулдаг өнөө дэлгүүрт юм байхгүй, давснаас өөр юм байхгүй. Өнөө эргүүлд явсан, жизүрт явсан ус хайцсан хоолндоо явсан. Хаашаа явсан, наранд руу явсан, долоон буудлын руу явсан. Тэгээд цагдаагийн шөнийн ээлжийг нэг хоолтой болгосон. Тэр сүүлд нь хуулинд орсон. Хоолтой болсон. Жишээлбэл цагаан шонхрыг үндсэн хууль хэлэлцээд цагаан шонхор үндсэн хуулиар батлагдахгүй болохдоо зэрэг нь би очиж гуугаад цагаан шонхрыг цагдаагийн мэдэн болгоод тушаал гаргацсан. Сүүлд нь цагдаагийн хуулинд орсон юм. Гэх мэтээр цагдаагийн хуулинд орох гол юмнуудыг бас хуучин амьдралдаа нэгэн тэгээд туршицсан. Хоёрдугаарт нь цагдаагийн хуулийн төснийг бүх анги салбараар бүх хот гэдэг бүх анги салбарын бие бүрэлдэхүүнээр хэлэлцүүлсэн. Тэгэхэд сайхан санал их гарахын хажуугаар болохгүй юм хийчихээ чи энийг авчаа гэсэн санал бас их гарсан. Тийм учраас бүхэн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлсэн учраас цагдаагийн тэр хууль бие бүрэлдэхүүний санал их туссан, олон түмэнд их ойлгомжтой хууль гарсан байхгүй юу? 1990 оны 4-р сард цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд дотоодын зэргийн хамгааллагчаар томилогдсон. 1990 оны 4-р сарын 19-ний өдөр хошууч генерал цол хүртсэн байна. Генерал цол гэдэг бол одоо мөрөөдөгч одоо бол хэцүү цол л доо. Би генерал болох юмсан гэж мөрөөдөх юм бол ер нь мөрөөд нөхөс би л залуу байхдаа тэгж мөрөөдж байгаагүй. Би цагдаад орсон ханчаач мөрөөдж байгаагүй. Аспирантур төгсөөд эрдмийн зэрэг хамгаалсан ханаач мөрөөдж байгаагүй. Би генерал болно гэж мөрөөдж байгаагүй ерөөс. Одоо ястаа гинтил болсон. Гэр Говьалтай аймгийн дарга байж байгаа л бүгд турал шуулган суучгаал оцсон чинь оцсны нөгөөдөр нь засгийн газрын хэрэглэх газрын дарга саарал дуудаал айдаас хамгаалах юм татан богдсон чамааг ажил томлно гэсэн ушуу хурц иргээ дуудагч ирэл томлогдсон хэрэгэлдэ. Цаг төрөмөч хэцүү байсан, гэрч Говьалтад байсан. Би генерал цолоо тэмдэглэл цайлган айлах шиг гэв. Өнөөдөр гүрдэл тийм. Тэгэхээр генерал цол 90 цэргийн цол. 90 цэргийн цолыг бол их хүндэж явах ёстой юм. Нэр төртөө авч явах ёстой. Энийг нэр төртөө авч явахгүй бол одоо ер нь одоо тэр хүн бол одоо юу гэж хэлэхэд ер нь одоо тонч одоо юм ойлгодгоо толгой болж таарна. Би хэдэн жилийн өмнө хэлсэндээ дахиад хэлэхэд би одоо бие муудаж тэмдэгт орж үзлээ. Ухаа шахаж архивач янзлж үзлээ. Бас ядарчил үзсэл да өвдөж. Тэр нь одоо өвдөд сүрхий болд юм ач гэсэн генерал цолоо бодож их явахгүй байх ёстой л залуудаа энэ. Тий. Тэгж яж л одоо ер нь одоо нүдэндгийн даваандаарч гэсэн нэг тийм хүн шигтлүүд байх ёстой шүү дээ. Монгол улсын генерал хангин төлөөлөл байж хэрэггүй шүү дээ. Хошууч генерал Чимэд Дорчин амар болдон нийгмийн аюулаас хамгаалахын яамны цэргийн тусгай дунд сургуульд 1974 онд орж цэргийн сургуулийн сурагч гэсэн цол анхан сууж 1977 онд Хинтээ аймгийн цагдсан сэргийлэх ангид хэлтсийн төлөөлөгч болж Монголын цагдаагийн байгууллагын нэгж бүхэнд нэр төр тайжилж зөвлөлт холбоот улсад дотоод явдлын яам улс төрийн дээд сургууль суралцсан 1996 онд цагдаагийн ерөнхий газрын дэд дарга болоод нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилогдсон ажиллаж байжээ. Тэр ажиллаж исэн тэр цаг үедээ албаныхаа өмнө, алба пагчдынхаа өмнө тулгымдсан зорилтыг шийтгэх хэлдэг бүгдээ. Тэгээд тэр 90 хэдэн онд бол Монголын цагдаагийн байгууллага үүсэж одоо шинээр бий болж Монгол Улсын цагдаагийн ерөнхий газар гэдэг энэ байгууллага шинээр үүсэж бий болоод өөрийн гэсэн хуультай болсны дараах бүхэл асуудлыг шинээр шийдэх ажлыг үргэлжил байсан. Хөрөг нарлын үед бие даасан хуультай болоод хууль эрх зүйн орчныг сайжруулад тэгээд одоо хувц сунар юм шинжилээ бид нар ч бүгдээрээ нэг сайхан өнгө тус ороод эхэлж ийсэн. Алба пагчтмаа бол ерөөсө бүгдээрээ хэдийгээр гэмтрийн гаралт их хэв журам сахиулах ажиллагаа их яригтэй төвөгтэй ачаал өндөртэй байсан ч гэсэн тэрийг шийдэхин төлөө дээр дөрөв очиж ер нь их урам зоригтой ажиллаж исэн цаг санагддаг надад. Бүх хүн их урам зоригтой бүтээч юмсан хийч юмсан
ямар ч гэсэн энийг би хариуцсан шүү гэсэн ийм манай дарга нар манай бүр одоо хамгийн дооцтонд ажиллаж байгаа эргүүлийн цагдаагаас ахвал ийм гялалдсан үе байсан, ирмэн үе байсан. За ингээд сайхан ажиллахын тулд бол тэр үед одоо технологийн зайлшгүй цагдаад байх хэрэгтэй бус орны жишгт байдаг юмнуудыг бид нар бас эзэмших хэрэглэх шаардлага байсан. Тухайлбал тэдгээрийн хамгийн нэгдүгээр нь болохоор шуурхай унлаг, шуурхай холбоо. Холбоогүйгээр өнөөдрийн одоо ингээд бүх ингээд интернетээс үлжиж байсангүй. Гэхдээ холбоо гэдэг бол цагдаагийн радио холбоо тухай үед маш чухал байсан. Хуучин холбооны бааз суурь манад байх нь байсан. Гэхдээ бол тэр холбооны нэг үе өнгөрөөд дараагийн шинэ холбооны техникийн шинэ одоо боломжийг ашиглах бол цагдаагийн ажлын шуурхай байдлыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох чадамжийг сайжруулах, ажилтнуудын ажилд бол маш их төхөмтэй юм байсан л да. Тэрний өмнө манайхаас сандаг байсан хуучин Оросын, Унгарийн тийм их том авартай тэгээ жоохон холдохоор зэрэг холбоон тасарчдаг байхгүй ийм үүрээд явдаг их том холбоо байсныг бодох юм бол сүүлийн үеийн холбоо бол жижигэрчсэн, багасчихсан, их компактны болсон, бас одоо алслалтан сайжирчсан ийм холбоонууд байсан. Тэгээ тэрийг судалж байгаа тухайн үед нь ажиллаж исэн, манай цагдаад ажиллаж исэн сайн инженерүүд мэдлэгтэй холбооны техник шинжилгээг сайн мэддэг инженерүүдэд хэлээд тэд нар маань төсөл гаргаж ирээд тэгээд тухайн үед нь тэр нь бол эхлээд бол эргүүл холбоож эхэлсэн, жижигрүүд холбоодсон, хоорондоо байнгын холбоотой болж эхэлсэн. Тэгээд дараад нь бус талбартай холбоо өгсөн, холбоо тавьж эхэлсэн. Сүүлдээ бол орон нутгийн холбоожуулсан аажмаар орон нутгийн одоо өөрөө төсний байгууллагууд өөрснөө бас дэмжлэг үзүүлээд тэгээд аймагуд өөрсөндөө холбоожоод сүүлд нь аймагуудаа Улаанбаатартай холбох ийм ажиллагаа нэг одоо системийн холбоо оруулах ийм ажиллагаа их амжилттай сайн хийгдсэн. Энэ нь бол цагдаагийн албанд бас тухайн үедээ нэлээд шинтгэл, нэлээд бас ажлыг нь шуурхай болгох, одоо ажлыг нь мэдээллийн хурдан солилцох ийм ажилд тусдах юм өгсөн болов уу гэж боддог юм аа. Японд энэ цагдаагийн их тийм доктортой ажилдаг, иргэдийн дотор ажилдаг, иргэддээ үйлчилдэг ийм цагдаагийн жижиг нэгжийг Кобан гэж нэрлэдэг юм байна гэдэг. Тэгэхээр тэр тухайн уншиж судалсаныгаа цааш нь үргэлжлүүлээд олон улсын цагдаагийн дарга нарын холбоо, Интерполын чиглэлээр бид нар бас мэдээлэл судалгаа солилцоод ингэж эхлэхэд зэрэг манай Монгол орны нөхцөл ялангуяа Улаанбаатар хот хотод байгаа олон хороод дээр цагдаа 24 цагийн хугацаанд иргэдийнхаа дунд ажиллаж идэг, дуудлага нөлөөж явдаг, очиж үйлчилдэг, гэмтэрэг зөрчлийг дасан зогсоодог ийм юу бол цагдаа тийм бүтцийн байгуулалтанд оруулъя гэдэг нь бол зөв юм байна гэд тэр туршлагыг Сингапур, Японы энэ туршлагыг аваад манайх Кобан систем гэдгийг анх нээж эхэлсэн. Нөгөө иргэдэд үйлчлэх цагдаа сүүл яриад байгаа. Энд чинь тэр үеэс яригдж гисэн, тэр үеэс хийж эхэлсэн юм байна. Тэгээ Кобан системийг бол зөвхөн Улаанбаатарт төдийгүй улсын хэмжээгээр хийж эхэлсэн. Манайхаа зөвхөн Кобан гэхээр байшин гэж боддог. Кобан гэдэг нь тэр Японы нэр томьёогоор манайхаар орчуулах юм бол цагдаагийн байнгын ажиллагаатай хэсэг нэгжийг хэлж байгаа юм. Энэ нэлээд сайн хийгдэж эхэлж байсан юм. Энэний зэрэгцээгээр урд нь ч байсан эргүүлийн систем гэж манд байдаг. Эргүүлийн систем гэж тухайн дэвсгэр нутгийг баг хуваагаад нэг эргүүлийн нэгж тариалуулдаг. Тэр нь Кобантайгаа холбогддог. Энийг бас хийж эхэлсэн. Тэгээд тэрийг бол бас одоо мөнгө цаасны бололцоотой хамаарад нэлийн өргөндөрлөг хийх байсан болоогүй байснаас үлд нь 2007 онд нэлээд сайн шийдэл төрсөн. Тэр нь бол улсын их хурл бид нэр өргөн барьж байж, улсын их хурлд танилцуулж байж, улсын их хурл засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод хөдөлгөөн тэргүүлийн бие даасан алба байгуулагдсан. Ингээд тухайн үед нь бол олон түмэн санаж байгаа бах. Тухайн үед нь бол цагдаа дуудахаар зэрэг 3-5 минутанд дуудлан дэрдэг болсон шуурхай боллоо гэж. Ягаад гэхээр Улаанбаатар хотыг 50% хуваасан тэр нэг жуулган дээрээ урдан шуурхай очих зэгүүд дээр нь нэг хөдөлгөөнтэй машин 24 цагаар өвөл зөнгүү зогсож идэг. Тэгээ дуудлага өгвөл маш шуурхай очиж гарах гэж байгаа хэргийг гарч байгаа хэрэгэд дасан зогсоодог. А цааш харилцааг цагдаагийн мэрэгжлийн албад аваа явдаг. Ийм бүтцийн байгуулалтанд орж исэн юм аа. Тэгээ айл алын тухайн үед бол үүргээ биелүүлсэн. А ер нь бол энэ бол бид бодож олсон ч юм биш, бус орны цагдаад байдаг. Ялангуяа том хотууд байдаг л юм. Одоо зохион байгуулалт байна. Дайчин шудраг аливаад ирч хүчтэй эрс шулуун зөв шудраг ажиллаж ирсэн онцлуудын Монголын цагдаагийн бие бүрэлд хүн бахархан дурсан юм. 1996 оны 8 дугаар сард засгийн газрын шийдвэрээр цагдаагийн ерөнхий газрын даргаар товлогдсон 176 дугаар тогтоолоор
Хошоочо генерал Цолог хүртэн Монгол улсын 112 дахь генерал Цолтон болжээ. Хошоочо генерал Данзангийн санд өгөөчөр 2001 оны 9 дугаар сараас 2006 оны 9 дугаар сар хүртэл цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон ажилласан түүхтэй. 10 хэдхэн настай анх Монгол төрийн цагдаагийн бусгыг алхаж Улаанбаатар хотын сэргийлэн хамгаалах гарны зооны сэргийлэн хамгаалах 1-р салаавын сэргийлэгчээр ажиллаж, фронтны цагдаа болж, зүүн хараагийн цагтан сэргийлэхэд эрүүгийн төлөөлөгчөөр томилогдсон бага дэслэг цолтой офицер бүрэлдэхүүнд орсон анхны гараан Хошоочо генерал болох анхны алхман болжээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг эмгтгэж, нэгтгэж, баталж, цагдаагийн байгууллагын хэмжээнд мөрдөж ажилласан. 2011 онд Монгол Улсын засгийн газрын 153 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын зарим ажил үйлчилгээ хангалтын жишг норматив гэж ийм баримт бичгийг батлуулж хэрэгжүүлсэн. Энэ хоёр бичиг баримт цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, цагдаагийн албан хаагчдын үүргэн хуулийн хүрээнд сайн биелүүлэхэд нь одоо хүртэл мөрдөж байгаа сайн бичиг баримт болсон гэж боддог. Монгол төрийн цагдаагийн байгууллагын цагдаагаар ажиллаж байсан Павуугаан хүү Лавсрангуй цагдаагийн албан ажлын талаар дурсамжтай үг хэлсэн гэж. Хүн дөр хоёртоо энэ тэнцвэрхэн хогдсон үнийг цагдаа гэж хэлнэ гэж хэлсэн. Энэ нь цагдаа хүний нийгмийн өмнө хүлээх чиг үүрэг хариуцлагыг тавчаар тодорхойлсон юм болов уу гэж ингэж бодсон. Тэгэхээр хүн дөр хоёртоо хуулийн хүрээнд хариуцлагатай хүндэтгэлтэйгээр ажил албан хашиж яваасаа гэж залуу үедээ хэлмээр байна. Залуу удирдах ажилтан нартай хандаж ер нь нэг удирдлагатай, нэг зорилготой, нэг шугамд ажиллаж чаддаг тийм хамт олныг л бүрдүүлж чадвал байгууллага хамт олонны ажил үйлс их өөдрөг байна гэж ингэж одоо боддог. Ажиллаж байх үед олон үйл явдал болж байсан л да. Монгол төрийн цагдаа үүсгэн байгуулагдсны түүхт 90 жилийн ойг бид их сайхан тэмдэглэсэн гэж боддог. Цагдаагийн байгууллагад ажиллаж исэн үеийн ахмадуудтайгаа хамт, ард түмэнтэйгээ хамт тухайн үед үүргэн гүйцэтгэж байсан цагдаагийн нийт бүрэлдэхүүнтэйгээ хамт тэмдэглэсэн. Цагдаагийн түүхтэд зориулсан хөшөө дурсгалтай болсон. Энэ үед бол их өндөр сэтгэл надад үлдсэн. Зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны дээд сургууль, удирдлагын академи төгсөн цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгч, ангийн дарга, хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай албуудыг нэр төртэй хашиж 2001 онд цагдаагийн ерөнхий газрын дарга буюу дотоодын цэргийн командлагчаар томилогдсон Монгол улсын ерөнхийлөгчийн 2002 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 108 дугаар зарилгаар Хошоочо генерал Цолог хүртэн 124 дахь генерал болжээ. Хошоочо генерал Манивадрахын гам болд 20 гаруй настай дан төмөр сумын цагдаагийн хэлтсээс ажил хөдөлмөрийн гарагаан эхэлж тэндэн 20 жил төлөөлөгчөөс хэлтсийн даргуултун дэвшин одоо хүртэл Монголын төмөр замчдын талархад хүлээсэн танил додн хүн болж чаджээ. Ерөөсөө энэ цагдаагийн байгууллагад одоо үндсэн ачааллаа одоо зөв тодорхойлох, зорилго чиглэл бүх юмаа зөв тодорхойлохын тулд яг юутай ямар хүчээр тэнцээд байгаа юм бэ? Энэ гэмтэр гэдэг нь одоо ямар чиглэлтэй яваад байгаа юм бэ? Дотроо одоо тэр гэмтэргийн төрөл ангууд зөндөө байгаа шүү дээ. Дээрээс нь хэв журам гэдэг нь одоо юу болчиход байгаа юм бэ? Тэгэхээр энэ ачаал нь ямар байгаа юм? Одоо хүн хүч маань хурж байгаа юм уу гэдэг дээр жоохон шүмжлэлтэй ханддаг байсан учраас тэрийг ер нь бол нэг тодорхойлж авъя.
ямар хүчээр ямар юмтай тэмцээд одоо ингээд шүүмжил дагуулаад бид ч одоо ингээд яваад байгаа юм бэ гэж. Тэгээ одоо гэмтрийн 4 элемент гэж байдаг шүү дээ. Тэр юм л бүрдсэн тийм л одоо өргөдөл гомдол ирэх юм бол эрүүгийн хэрэг үүсэг тэгээ шалгалтынхаа явц бус юмнуудаа хийе гэж. За нийгмийн хэв журам одоо зөрчил гэдэг нь ямар учиртай байх юм захиргааны зөрчлүүдээ яах ёстой юм гэх мэтээр. Тэгээд одоо бүх хэргийг л одоо болж игэл эрүүгийн гэмтрэг болгоныг бүртгэх. За тэгээд энэ үндсэн дээрээс энийг одоо төр зэгтээ танилцуулж тэгээд бодит одоо хүн хүчээ нэмэх. Тэгээд одоо тэр техник хэрэгсэл одоо ажилтнуудаа сурах, боловсруулах чиглэлийн юмнуудын нэлээд төлөвлөгөө хийгсэн энэ бодлогоор ажлын гараагаа эхэлсэнтэй. Цагдаагийн дуудлага цагдаа маань ирдэггүй. Тэгээд одоо хүч хэрэгсэл дутуу машин унаа бүрэлдэхүүн дутуу гэдгээсээ болоод доотлол 30 минут дээтлэн тэгээд 2-3 цагийн дараа очдөг юм л. Тэгээд тэрнээсээ бол 64-нээс шүүмжлэх дагуулдаг байлаа. Гэтэл одоо яг тэр үед ч одоо надад ажил авч явах үед чинь такси гэдэг чинь 2-3 минутанд очдөг болчихсон байлаа шүү дээ. Тэгээд такси яваад болоод байдаг цагдаа нь яага болох вэ гэдэг. Одоо тэгээд энэ зөвлөлийн гишүүдтэй үүдэнтэй ярилцаад энийгээ өөрчлөё гэдэг. Одоо амар бол генерал бол одоо их туршлагатай уучны хүн учраас энийг л одоо хурдлаа энэ хөдөлгөөнд эргүүл гэдэг юм байгуулъя гэж анхны одоо санаа оноо юмнуудаа гэж яаж байгуулах бүх юм хөдөлгөөнтэй болох хэрэгтэй байна гэдэг. Тэгээд одоо бид хэд ч бөөмтэй ярьж байгаа ерөөсөө таксины зарчмаар судлаа гэж судлаад тэгэл ерөөсөө хөдөлгөөнд машины тоог нэмий дуудлагаар ерөөсөө хөдөлгөөнтэй эргүүлэлтэй болоо гэдэг санаачлалнуудаа талтлаасаа ярьж дэмжигдэл тэгэл анхны одоо тэр хөдөлгөөнд эргүүл шуурхаа ерөөсөө л гэмтэрэг дуудлага ихтэл хамгийн дөрүүлээд очсон эргийн газрын үзлэгийг хамгаалтсан тэгээ анхны тусламж хэрвээ үзүүлэх шаардлагатай тэрийг үзүүлдэг хэрвээ одоо эд одоо тэр зодоонуудын элдвийн данхаа боломжтой явдал одоо гэмтэрэг нь гарч ирэх юм бол тэрийг таслан зогсоодог албагт улсуудын цаатуулдаг баримтчилдаг ийм л юм л маш шуурхаа хурдан дөрвөн очдог ийм зорилтыг урдаа дэвшүүлээд тэгэл ажилласан та. Тэгэл одоо тэр хүч хэрэгслээ зөв тодорхойлсны үндсэн дээр тэр хөдөлгөөнд эргүүл гэдгийг байгуулсан. Тэндээс одоо бараг нэг 80-аад машин нэмж байгуулсан баг 480 хүнтэй алба байгуулсан багтаа тухайн үед ажиллаж байсан хамт олон цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний хүчинд ерөнхийдөө бодиттой болж тэгээ тэрийгээ дагаад ерөнхийдөө бас гэмтэргийн ямар ч байсан тэр харгас шинж чанар нь тэр түргэн шуурхаа очдог болсон учраас харгас шинж чанарууд нь лавл зөөлрсөн болов гэж би дотор боддог шүү дээ. Ардчил зах зээлийн нийгмийн шилжилтийн он жилүүдэд Монгол улсад шинэ төрлийн гэмтэрэг олноор гарах болж эрүүгийн нөхцөл байдал онцгой хүндэрч байгааг харгалзан 1997 онд цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулалтаа гэмтэрэгтэй тэмцэх хэлтээс шинээр байгуулагдахад ажлын мэдлэг туршлагаараа шалгаран анхны даргаар нь томилогдож байсан байна. Улмаар Оросын холбооны улсын дотоод явдлын яамны удирдлагын академид суралцж ном бүтээл туйрвэн хуйлзан ухааны докторийн зэрэг хамгаалсан эрдэмтэн генерал юм аа. Тэр 2006 оны 9-р сарын 13-ны өдөр цагдаагийн ерөнхий газрын дараагаар томилогдсон 2007 оны 7-р сарын 17-ны өдөр хошууч генерал цол хүртэжээ. Тэр цолыг хүртсэн хүн гэдэг нь одоо яста бүрэн генералын хэлдгээр нэр муу явж болдгоо, муухай байж болдгоо, муу өвчин тусч болдгоо, муу өвхлээр өгч болдгоо гэдэг шиг одоо тийм л одоо их хичээж одоо хайрлж хамгаалж явах хэрэгтэй тийм цол юм болов гэж би бүрэн генералын хаалгатай үгээр одоо ясмахантаа мэдэрсэн. Тэгээ энэ цолыг нэг үгээр хэлэхэд одоо энэ цол бол үнэхээр одоо хүн болгон хүндэлж хайрлж явдаг. Өөрөө ч одоо энийг одоо айл болохоор нэр хүндтэй авч явахын төлөө явдаг. Тэгээд энэ жил ганцхан хүнд одоо хүртээсэн ажил биш бас тэгэл тухайн үеийн байгууллагын одоо нэр хүнд тэр байгууллагын одоо юу гэдэг одоо нэг хүч чадал гэдэг бас нэг харуулдаг шиг байгаа юм да. Бригадын генерал Ажурын Дулаан Жиргал 18 настай дан тэр үеийн зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны дээд сургууль суралцахаар үе тэнгийн олон хүүхдүүдээс шалгаран 5 жил суралцаад цэл залуу 23 наснаас цагдаагийн байгууллагын ажилтан офицер болж байсан түүх түүний генерал болох замын эхлэл болжээ.
Орон нутаг төмчийн ахлах төлөөлөгч, улсын цагтын сэргийлэх эцсийн эрийн сурвалжлах хэлтээс ахлах төлөөлөгч, эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн ерөнхий газрын тэргүүнд дарга гээд мэрэгчлэрийн үргэлж ахиж дэвшиж ирснийг хийж байсан ажлууд, илрүүлж байсан хэрэгүүд, санаачлан зохион байгуулж байсан ажлууд нь илтгэдэг юм. 2010 оны 11-р сарын 26-ны өдөр энэ хүн нэр хүндтэй цол хүртэж гэмт хэрэгээс үрдэгчлэн сэргийлэх, илрүүлэх чиглэлээр бие бүрэлдэхүүн хүнийн чадварлыг зохион байгуулж мэрэгжлийн төвшөнд томоохон ахиц дэвшил гарган ажиллаж байжээ. Ажиллаж байх хугацаанд бол мэдээж хэрэг бидний хувьд бол шийдэх асуудлууд бол их олон асуудлууд байдаг байсан. Гол асуудал бол юу гэхдээ зэрэг миний төгссөн одоо ажиллаж мэрэгсэн чиглэл маань бол гүйцэтгэх ажлын чиглэлээр байсан. Мөн одоо эрүүгийн цагдаагийн албыг 2 жил удирдах байсан. Энэ хугацаанд анхны одоо Монгол улсад гүйцэтгэх албаны тухай хууль бий болж Монголын цагдаагийн байгууллага түүнийг дагаж одоо гүйцэтгэх албаны хуулийг хэрэгжүүлэх заавар журмуудыг боловсруулж бий болгож мөрдлөг болгож ажиллаж байсан. Гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаа байдаг. Эрүүгийн цагдаагийн албаны энэ үед гарч ирсэн онц ноцтой олон тооны хэрэгүүдийг бол илрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж байсан. Баг ярьж, их сонсож, бүгдийг хийж чаддаг байх ёстой л гэж хэлэх байна. Тэгж байж цагдаагийн ажилтнууд бол ард түмэндээ үнэлэгдэж, хүндлэгдэж явнаа. Ийм учраас гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаа гэдэг бол ард түмэнтэйг их хөрх ажиллах хэрэгтэй. Ард түмнээс их мэдээлэл авч хамтарч ажиллах хэрэгтэй. Ард түмэн гэдэг маань бол бид бүгд бүх асуудлыг бол хэлээд өгдөг учраас ард түмнээ их ойртож одоо тэдний итгэлийг хүлээх л асуудал гэж хэлцэх байна да. Тэгээ энэ их хэрхэм цолыг одоо би хүрцэндээ бол их төлөв их баяртай байдаг. Энэ цолны одоо нэр хүнд гэдэг асуудал бол агуу юм л да. Тий. Генерал цол хүрцэн хүн бол энэ цолны одоо цолыг хайрлаж хамгаалж явах хэрэгтэй гэж боддог. Энэ цолыг дагаад хүмүүний хүндэтгэл бол маш ихээр ирдэг. Бие бүрэлдэхүүнийг хүндэтгэлж байна. Энэ бүхэн хүндэтгэлийг бол дааж ажиллах, дааж амьдрах хэрэгтэй гэж боддог. Тийм. Монгол улсын түүхэнд мэрэгжлийн төрөл цэрэг нэртэй байсан дотоодын цэрэг анх 1922 онд байгуулагдсан сагаас эхлэн эх орон төр засаг Дөнгө олныхын тус ард өгтнөл аюулгүй амар амгалан сахин хамгаалах харин үйлсэд дайм байлдаантай хүн дэхэс он жилүүдэж ингээд цагийн үедж хүлээсэн үргээ нэр төртэй биелүүлж ирсэн баялаг түүхтэй бахархах их үйлстэй билээ. Эх орондон алдар нэртэй улсын болон хөдөлмөрийн баатар цэрэг армийн генералууд улсын авиацолтнууд гээд олон арван хүмүүс отонд хороонд хугацаа цэргийн албыг нэр төртэй хааж тасаг салаа рот батлооны захирагчаар ажиллаж жинхэнэ цэргийн дарга болох зам маань эндээс эхэлсэн хэмээн бахархан дурсамж дурддгал олон байдаг. Эдгээр алдар авиатнуудаас дотоодын цэрэг одонт тусгай хорооноос ажлын гарагаан эхлэж өс жүн дийснэрэн ямагта бахархаж оргисон тангарах дан үнэнчээр зүтгэж явсаар өдий хүрсэн хүний нэг нь дотоодын цэргийн штабын даргаар олон жил ажилласан бригадын генерал Тогёгийн Хүрлбаатар билээ. Миний хувьд бол Монгол улсын дотоодын цэргийн ариун жагсаал дундаас төрсэн генерал гэж өөрийгөө боддог. Дотоодын цэрэг жагсаалын байлдагчаас эхлэж дотоодын цэргийн штабын дарга хүртэх албанд 34 жил хөдөлмөрлөж яг үндсэндээ 30 дахь жил дээр генерал цол хүртсэн. Одоо генерал цол хүртээ 5 дахь жилдээ ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгч Цахаагийн элбэг доржин 249 дугаар зарилгаар бригадын генерал цол хүртээжээ. Цол хүртэх агшинд бол хүний амьдралын бүх амьдралын зурсан үеуд нүдэнд богино хугацаанд өнгөрдөг ийм цаг үе байдсан байлаа. Энэ бол баяртай, хөөртэй, нутаг хошууч их баярлдаг, ахын дүүс их баярлдаг ийм баяртай амьдрал байд юм аа. Тэгээд Монгол төрийн цэргийн дээд хүртсэн хүний хувьд улсынхаа дотоод аюулгүйдлийг хангах одоо өөрийн бүх мэдлэг чадвараа дайчлан ажиллахад бэлэн байгааг бас илтгэн зүйтэй гэж бодож байна. Бригадын генерал Батмунхийн бэлэгт тагнуулын ерөнхий газрын дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, 2012 оноос цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар тус ажиллаж байжээ. Бэлэгт ажиллан хүлээж аваад цагдаагийн алба хаагчдын цалингаас суудгал хийхийг хоригдсон тушаал гаргаж улмаар нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг энэ төргүнд тавьсан
албан хаагчдын өмнө тулгарсан олон асуудлуудыг шийдвэрлсэн юм. Улс орны хэмжээнд хууль шүүхэн байгууллагуудын эрхэл зүйн шинжилэл эд өрнөж байсан экзектэй цаг үед цаг дагин байгууллагын өмнө тавигдсан зорилт, хуулиар хүлээсэн чигүүргийг ханган биелүүлэхэд хэрхэн анхаарч ажилласан талаар бригадын генерал Батныкийн бэлэгт ингэж ярьж байна. За зүгээр намайг цагдаад ажиллаж байх үед бид эхлээд ямар зорилго тавьсан гэхээр зэрэг за шинжил явж байна. Шинжил явж байхад бид цагдаагаа яах ёстой. Тийм ээ. Ямар төвшөнд хүрэх үү? Одоо байгаа төвшин ямар байна? Хууль эрх зүйн орчин. За тэгээд амьдрал ахуй, цалин хангамж, цагаан урамшлын ямар байна? Энэ бүгдийг ээж бүрээр нь одоо судалж үзэж дүгнж шийдэх гарцаа олж ингэ шийдъя гэж ингэж явсан. За юун дөрөнд бол манай цагдаагийн санхүү артлын асуудал нэлээд хүнд болчихсон байсан. Энийг одоо шийдэх бүхэл бүтэн баг гаргаж манай сүхэ хорондоо тэргүүтээ одоо баг бол энэ дээр их сайн ажилласан. Хөнгөлөгч зол жаргалтай ярилцаад албан хаагчд маань одоо цалин завг байхтай ажил нь хүнд ийм хүмүүст одоо тэгээд байр орон сууцч олддоггүй. Зарим нь мөр байр орон сууц байтугай айлын хашаанд, айлын гэрт, айлаас бүр гэр түрээсэлж амьдардаг хүртэл. Тийм манай цагдаа нар олон байсан. Одоо ч бас зарим байгаа гэж би бодож. Тэгээд юуны төрөнд хөнгөлтөө зээл аваж албан хаагчдаа ядахтаа нэг орон сууцаар зарим хэсгийг хангая гэж. Ингэж ярьж охироод манай Монгол банк бол манай цагдаа их сайхан дэмжсэн. Нэлээд олон орон сууц баригдаж төрүүчийн баригны үед баригдсан орон сууцнууд цагдаа хотхон энэ төр ашиглалтанд орсон. Тэн дээр сүүлийн юмудын бол манай артлын газрын бол сайн хийсэн. Дараа нь шинээр ингээд олон зуун орон сууц барьж манайхан тэр хөнгөлттэй боломжтой ийм аягаар ороод яваад сүүлийнх нь одоо баригдаад дуусч байна. Ер нь бол манай цагдаагийн албан хаагчд бол хамгийн хүнд нөхцөлд нийгмийн хамгийн хүнд ажлыг хийж байгаа суучуд. Энэ хэдэн хүнийгээ бас нэг хайрлж хамгаалж дэмжиж явах ёстой байгаа юм л да. Тэгээ манай цагдаагийн албан хаагчд бол тэртээ дэргүй ямар ч үед ажиллаа хийгээд үүргээ биелүүлээд багсаг алдаа оноо байлгүй хүн л босон алдаа гарна шүү дээ. Тэр болгоныгоо тооцоод алдааноос сургамж аваад тэгээд төрийнхөө өмнө тангараа өргөсөн үүргээ биелүүлээд ард олонныхоо итгэлийг хүлээгээд хүндлэлийг хүлээгээд ард олондоо нэр хүндтэй бүгдээрээ эрүү саруул гэр бүл нь амгалан тайван сайн сайхан байхыг хамт олондоо ярив да. 2012 оны 9 дугаар сарын 3-нд цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын цэргийн командлагчаар томилогдсон Монгол Улсын ерөнхийлөгчийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаар зарилгаар бригадын генерал цол хүртэжээ. Бухалай борчин үеэс алтан ургийн зэх хастагж банд хүчиртэй төрийн арга билгийн гаг наасан болж эрхсийн задас шиг номныхан эрчин хансан хөвчин байж эрмэг Монгол түмнийхэн элэршгүй домгон болсон Монгол цэргийн генералууд янжин тугандан хиймэр хурайлж жигсаалын цэргүүдийн зол бов сэргээж цагийн салхийг сөрж цатиг түүхийн элч болж оригдол сектэсэн давшилтыг галын шогмон даруйдэрдэж 20 дугаар зууны гамшиг үрийг хил дээрээс буцаасан Монгол цэргийн генералууд Өрөмгөлийн гадыг бүхэн эн хамгаалан дарахж өгсөн төгсхийн зовлонг зайлуулан эгэл олнон жаргаж чадсан
Игүүтгэлийн шуурган дөр тоод харь газар үргэлжсэн гоник дайж нүгийн дал бандор Монгол ирсэн энхийн мананд жигсаажба Монгол цэргийн генерал өргсөн тангаргаан сэхаар өөрийн ирлэн эрвэлзэж ява өвгөрсөн гээд толгойгоо дайлгүй өглөөдөө нэг ёсолж хож байгаа их хорон дуудах хаваас босож мэдэх эрчүүдэн маг найдан босож чадах эрхэт төрийн зарилэг ирвэл эвийн хүчийг нэгтгэж чадах Монгол эрчүүдийн сарууд Монгол төрийн генерал